50 иргэм настай Нацгийг Дайчин Вангийн хошуу наадамд ирэхэд хөлийн цэцээр үржээ. Тэгтэл тэрбээр үгүй би барилдахаар ирсэн гэв. Наадам зохион байгуулж байсан түшимдүүд Нацгийн насны нар хэвижээ. Барилдах нь яах вэ? Одоогийн гарч ирж байгаа залуу бөхчүүд ширүүн. Тэдэнд хэмхлүүлэх нөх хэмээн бодож байв. Гэтэл Арслан төдийлөн түүрсэн шинжгүй дөрөв давв. Улмарт хавийн давааны ам болоход цэцийнхэн Нацуг гоож хошууны нэг гайгүй залууг авч бууж өгөх үстэй гэж өөр хорондоо ярилцаж байв. Тэгтэл тэрбээр ойрын жилүүдэд наадамд ховор үзэгдсэн болохоор шин залуу бөхчүүдийг гадарлахгүй л байна шүү. Манай хошууныханд халтай, гадны ямар сайн бүх байна, түүнийг тавьчих гээд хэлээд явчихлаа. Цэцийнхэн баахан гайхаж эргэлзэж байгаад олны дотор хэрэг тарьж магадгүй гэж яригдж байсан холын хошууны нэгэн залуу начныг Арслангийн аманд өглөө. Нацаг нөгөө залуу начинтай удаан ноцолдож хин хинэн нилээд ядарч байгаа бололтой. Хав золгож удасны эцэст нөгөө залууг унтуулж байгаад хийм өрөх маяг үзүүлсэнд нөгөө залуу амархан сөхөрж орхив. Ёстой л олон жилийн хашир дуршлах сурцаараа л хайжээ. Нацаг 6-гийн даваанд ам авахаар ирээд одоо манай хошууны хэд торхгүй мөнх өгшний даваач ханлаа. Энэ наадамд мундаг лувсан дааш төрүүлнэ биз түүнийг тавьчих гэв. Ингээд лувсан дааш Арсланд бууж өгөөд тэр нь ч цааш барилцаар уг наадамд төрүүлж байсан гэдэг. Монгол үндэсний бүх хурдан морийг багтаасан 400 гаруй зураг тайлбар намтартай Дэв Монгол гэрэл зургийн цомог номын сүүлийн захиалгуудаа авч байна. Холбогдох утас 7230 тэгтэг 39.